Сайн байцгаана үзэгчтэй. Dencast podcast-ийн маань шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн минь зочноор улсын 1-р төв эмнэлгийн гастроэнтерологийн төвийн эмч Анар оролцож байна. За хүрэлцэн ирсэн явдалд маш их баярлалаа. За хоёулаа өнөөдрийн ярилцах сэдэв маань илэгний өөхлөлт гэсэн сэдэв байгаа. За би өөрөө бас шинжилгээ өгч үзсэн. За тэнгууд ер нь илэгчин өөхлөлттэй байна, дотроо өөхлөлт ихтэй байна гэж хариу сонсч ирсэн удаа би ер нь ойр тойрны хүмүүс маань энэ үгийг бас их ашиглаж ярьж байгаа сонссон байхыг бол таарч ирсэн. Тэгэхээр энэ илэгний өөхлөлт гэж ер нь юу гэсэн үг юм бэ? Юуг илэгний өөхлөлт гэдэг юм ба зүгээр шууд логик утгаараа илгийг тойроод өөх байдаг. Тэр нь ихсээд байгааг одоо энэ өвчнөд холбож ойлгож болох уу? Тийм, намайг өөрсөнд баярлалаа. Энэ талаар ярих боломж олгосонтой их чухал сэдв. Яагаад тэгэхээр их өргөн тархаж байгаа Монгол улсад тэр тусмаа сүүлийн одоо 10 жил орчим илэг өөхлөн гэхлээр хүмүүс яг гадуур нь л илэг өөх байдаг нэг малын илэг шиг бодоод байдаг. Гэтэл илэгчин бол өөрөө боцын солилцооны төв хэрэгтэй. Тэгээд дотроо өөхөн туслаад хоримтлагддаг. Уг нь болохоор нэг ойролцоогоор 5 орчим хувийн өөхөн тусал байдаг гэж үздэг эрүүл хүнд. Гэтэл одоо тэр эхонд харагдаад байгаа, тэр компьютерт харагдаад байгаа илэгний өөхчлөл гэдэг бол 30, 40, 50, 60% өөхтэй болчих эхэлдэг. Тэгээд тэр нь одоо эдийн шинжилгээндээр аваад үзлээ гэж бодоход бол илэгний эс нь ингээ хөөгөө томорцсон, дотор нь ус ингээ хийгэж игцэн гүзээ шиг болцсон. Тэр нь бол ус биш мэдээж өөхөн тусал. Тэгээд тэрнээсээ болоод илэг гэмтээд байгаа. Тэгээд тэрнээсээ болоод гэмтээд байгаа болохоор шинжилгээндээр өөрчлөлттэй гараад байгаа. Тэгээд олон жил үргэлжлэхээр тэр нь үр өсөл болдог, үр өсөл нь хатуурал болдог, хатуурал нь хавдар болдог. Тийм асуудал юм байна. Гэтэ тэр нь энэ мэдээж 1-2 жилийн асуудал биш л те. 10, 20, 30 жилийн асуудал. Өөрөөр хэлбэл тэр тусал гэж хэлээд байгаа юм томорчдөг гэсэн үг. Тий. Одоо өөхөн эдийг төсөөлөх юм бол ингээд харахад ингээд цэлцгэнсэн юм байгаа шүү дээ. Тэрэн шиг тийм туслууд өөхөн илэгний эс дотор байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр тэр нь байхгүй юм байгаад байгаа учраас эсийн дотоод бүтэц гэмтэн. Гэмтэхлээрээ эс задарна. Эс задрахлаараа тэр өөрчлөлт орж байгаа. Тайлбарлахад хэцүү байж магадгүй. Гэхдээ таныг би оролдоод үзээсэй гэж бодож байна. Илэг ер нь яаж ажилдаг эрхтэй юм бэ? За тэр өстой жинхэнэ хэцүү асуулт. Илэг бол их олон үүрэгтэй. Хоргоожүүлэх үүрэгтэй, нийлэгжүүлэх үүрэгтэй, дотоод шүүрлэх үүрэгтэй, гадаад шүүрлийн үүрэгтэй. Одоо нийлэгжүүлэхээс нь яриад эхлэх юм бол одоо хүний цуснд байдаг альбумин гэдэг уургийг нийлэгжүүлж байна. Бүлэгнлүүдийн уургуудыг нийлэгжүүлж байна. Гэх мэтчлэн ингээд. Хоргоожүүлэх нь гэх юм бол одоо цусаар шимэгдсэн, хоолоор шимэгдсэн энэ бүх бодисуудыг ялгаруулж байна. Бидний уусан эзэн эм танк хоргоожүүлж биенээс гадагшлуулж байна. Одоо нэг алдарт архийг бас задлж гаргаж байгаа гэх мэтлэнгээр юм хоолой ажил хийдэг. Энэ дундаас одоо тэр нь чухал, энэ нь аль чухал биш гэж хэлэх арга байхгүй. Тэгэхээр энэ илэг гэдэг бол бодисын солилцооны төв хэрэгтэй, орлогдшгүй хэрэгтэй. Уг нь бол их нөхөн төлжих чадвар сайтай хэрэгтэй. Одоо илэг шилжүүлэн суулгахад бол бид нэр илэгний 70% нь аваад нөгөө өвчтөе хүн суулгаж байгаа. Үлдэж байгаа 30% нь одоо үндсэндээ 7 хоногийн дотор дахиад 3 дахин өсөөд нэг 90% та хүрчдэг юм байгаа. Тэгээд яг хоо лабораторийн нөхцөлд илэгний эдийг ингээд нөхөн төлжүүлээд үзэхлээр бараг л хязгааргүй юм шиг л юм ярьдгийн. Гэхдээ мэдээж тэр бол тийм амар эд биш л те. Зүгээр ер нь юу гэлэх гээд байна вэ гэхээр илэг бол тун их нөөцтэй. Тэр нь дор хаяж 2-3 дахин нөөцтэй. Тэгээд тэр нь одоо бидний одоо архины гаралтай илэгний гэмтлийн үед ч тэр вирусын гаралтай илэгний гэмтлийн үед ч тэр өөх тосны гаралтай гэмтлийн үед ч тэр нь олон жил үргэлжлэх боломжтой. Тэгэл ингээд яваал байдаг. Тэгээд монголчууд ярьдаг илэгдүүлэн эрэхтэн гэдэг зөвөр өгдөг. Яг гэвэл их одоо нөөц ихтэй. Тэгээд мэдрэлжээгүй. Одоо зүрх бол амархан өвдөж болох юм. Одоо булчин бол амархан өвдөж болох юм. Гидс бол ингээд мэдэгдэхийн гэтэл тийм биш. Илэг бол чимээгүй цаана ингээд гэмтэл яваад байдаг. Тэрийг эртгэн дээр нийлрүүлээд эртгэн дээр нарах хэмжээ авч иж дараа чи хүндрэлээс сэргийлж болдог. Одоо бид нар бол монгол хүмүүс бол харамсалтайгаар илэгтэй холбоотой зовёруудыг бүгдийг илгээр бөөлжинл гэж ярьдаг, шарлан л гэж ярьдаг, хавдар гэж их асуудалтай гэр бүл болгонд байгаа асуудал байна гэх мэтчлэнгээр. Тэгэхээр түрүүний таны хэлсэн илэгний олон үүрэг саяны илэгний өөхлөлт буюу нөгөө өөхөн тусал маань томорсноор ажиллагаа нь алдагдана гэж ойлгож болох уу? Нэг гэмтэл нь
нэг гэмтлийн механизм тий. Яг хуу ягаад одоо илгэний өөгчлөлтийг бид нар ингээд чухалчилж авч үзээд байна вэ гэхээр одоо монголчуудын бараг 40% нь илүү дэлжинтэй тархалттай. Дэлхийд дээр ч гэсэн ер нь бас тэр орчим 50-60% нь тархалттай илүү жинтэй байгаа. Энэ одоо 7 тэрбум хүний бараг за текстүүлээ гэж бодоход 3 тэрбум нь бол нэг илүү дэлжингийн асуудалтай гэж хэлж болох байх гэж би бодож байна. Энэ 3 тэрбум хүн дундаас за бараг нэг 2 тэрбум нь бол илгэний өөхтэй байгаа. 2.1 тэрбум ч юм уу те. Илгэний өөх байна гэдэг чинь тэгэл цаанаа ажмаажмар асуудлууд үүсч эхэлнэ гэсэн үг. За тэгвэл сая та таргалтын талаар ярихад илгэний өөхлөлттэй хүнийг шууд тархан хүн гэд ойлгочих болох уу? За бас тийм амархан асуудал биш. Тархан мөртлөө илгэний өөхгүй байж болно. Тархан гэдэг нь одоо бидний хар яриагаар л та мэргэжлийн хэллэгээр бол илүү дэлжинтэй. Тэгээ тархалтын 1 2 3 дугаар зэрэг гэж байгаа. Энэ нь болохоор өндөр жинд харьцуулсан томьёогоор боддог. Эхлээд бол илүү дэлжин гэж байгаа. Илүү дэлжинтэй хүмүүсийн за ойролцоогоор 40-30 орчим хувь нь бол илгэний өөхтэй бол байх нь үгүйсэхгүй. Тархалтай болоод эхлэхээр 60 70 80% болоод эхэлнэ. Илгэний өөх гэдэг нь болохоор бидний яриад байгаа илгэний эхогоор цайрсан гэж яриад байдаг. Гэтэл энэ бол сая хэлсэнчлэн 30 орчим хувь нь илгэнд байгаа эсүүдийн 30% нь том өөхөн туслалттай гэж ойлгож байна. Гэтэл илгэний эсүүдийн нэг 5 орчим хувь нь эсийн эзлэхүүний 5 орчим хувь нь нэг өөх байдаг. Тэр бол эрүүл хэмжээ гэж үзэж болохоор. Тэгэхээр өөрөөр хэлбэл нэг 5-32-ийн хооронд нэг зай байгаад байгаа. Энэ бол эход чарагдахгүй бидэн ч мэддэхгүй нэг тийм асуудал байна. Тэгэхээр илгэний таргалттай, илгэний өөхлөлттэй хүний шинж тэмдэг гэж юм шууд нүдэнд харагдах юм бий юу? Байхгүй. Яг хөө нүд ерөнхийдөө за илүү жинтэй байх юм бол өөхтэй байна да гэж бодож болно. Гэхдээ туранхаа хүн ч гэсэн бас илгэний өөхтэй байх явдал бий. Тэгэхээр таны хэлдгээр бүр нөгөө нэлээд өөхлөлттэй болцсон байгааг эхо тарж шинжилгээгээр л мэдэхгүй бол өөр аргаар мэдэх аргагүй. Тий, одоо өдөр тутмын амьдралд бол эхогоор харж ээж өөхтэй гэх юм бол тэрэн дор хаяж 30% өөхтэй гэж бодоход буруудахгүй л гэсэн үг. За тэгвэл илгэний өөхлөлтийн шалтгаануудыг танаа тайлбарлаж өгнө. Илгэний өөхлөлт яг бодисынхаа солилцооны явцаар бүхэл юм өөхт болох магадaltaй л да. Нүүрс ус идээд байвал өөх болно, архитар суугаад байвал өөх болно. Ихтерхий их янз бүрийн төмөн төрлийн хоол идээд байвал эцэс тэр нь хадгалах явцтай өөх болж болно. Яг өдөр тутмын амьдралд бол идэж нэгцнээс л болж өөхлөж байгаа гэж ойлгож байна. За ер нь бүх төрлийн идэж уух хүнсийг илүү дүүснээс болж гэж. Тий. Ер нь одоо сүүлийн үед яагаад тархлаад байна вэ? Яагаад илгэний өөхчлөл нэмээд байна? Ихсээд байгаа талаар их судалгаа явагддаг. Тэр нь одоо олон төрлийн юмтай холбож хүмүүс тайлбарлахыг хичээдэг. Өөх тос их эзнээс болж юм л гэн нүүрс ус төрөгч их эзнээс болж юм гэн. Гэтэл хүний хүнс дэжэл гэдэг бол тийм амархан энгийн зүйл биш. Олон найрлагатай, олон өвчин зүйлтэй. Нэг нь нэвтүүлээ, нэг нь багтууллаа гэхэд асуудал үүсээд байдаг юм. Бас тэр болгон бас биш. Тэгэж бидний амьдралд одоо хоол хүнс чинь их олон төрлөөр орж ирж байна шүү дээ. За яг хуу нэг талаас тийм. Нөгөө талаас бол одоо аж үйлдвэрсэн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл их явагдаж байгаа. Энэ нь юу гэж байна вэ гэхээр одоо бэхжүүлэгдсэн, амтлагдсан юм. Processed food гэж ярьдаг. Тийм. Яг хуу олон дахин боловсруулсан хүнс. Тэгээ энэ дундаас одоо амтын застдаг, бэхжүүлдэг, өндөр фруктозын агуулмжтай сироп гэж нэг юм байгаад байгаа. Энэ нь болохоор ундаанд чихэрлэг зүйлэнд нарийн боовнд энэ төрөл зөндөө олон юмд байгаа л да. Ягаад гэхээр хямдхан тэгээд амт застдаг. Тэгэхээр чихрийн оронд хэрглэж байгаа гэсэн үг. Тэгээд энээсээ болоод хүн идж байгаа хэмжээгээр их энерги калори аваад байна л да. Тэгэхээр өөр ярах аргагүй л орж байгаа гарч байгаа баланс нь эерэг гараад идэг. Тэрнээсээ болоод хадгалагдаад идэг. Хаана хадгалах вэ гэхээр эхлээд илгэндээ хадгалагдана. Тэгээд дараа нь одоо сэмжиндээ, арьсан доороо хаана гэдэг юм те. Бодисын солилцооны гол эрхт учраас хамгийн түрүүлж илэг өөхөлдөг, хамгийн түрүүлж илэг турдаг. Тэгэхээр яах аргагүй л илэг түрүүлж гэмтээд байгаа нь одоо энергийн эерэг баланстай холбоотой гэх юм. Тэгээ монголчууд ч одоо машин хэмж जैन, лифтээр явж जैन, хөдөлгөөн баг хийж जैन те. Гэтэл иддэг уудаг хоол нь ихтерхий хилчлэг болцсон байна. Өөх тосооч угаасаа тутаадгүй байсан. Дээрээс нь нэмээд чихэрлэг гурил энэ төр их иддэг болцсон. Тэгээ дээрээс нь мэдээ согтууруулах юм да харамсалтайгаар.
Элэг хамгаалж бие өргөжүүлээ. Сигмарын холын агуулсан элэг хамгаалах ливер активыг бүх хэмийн сангаас болон Denk Nutrition сегментээс сахиаж хургуулan аваарай. Хэмийн завраас гажнөлөө эсрэг заалтыг уншиж эмч эм зүвчээс зөвлөгөө авна уу. За тэгэхээр ер нь нөгөө авах ёстойгоос илүү автсан зүйлийг өөх одоо болгоод элэг өөх биш элэг өөрөө хүлээж аваад хадгалаад тэр нь өөх болж хуурдаг гэж шууд тэгж хэлж болно тий. Тэгээд яг тэрийг багасгах нэг арга нь бол таны хэлснээр хөдөлгөөн юм байна. Гэтэл хөдөлгөөн хийхгүй бол тэрийг багасахгүй хадгалагдаад буюу зарцуулснаасаа их энергийг одоо аваад ахлаар өөх болж хуурж ирж ойлгох нь тий. Яг уу би бас арай л хэтэрхий энгийнжл хэлж байгаа хэлтэй энд ч мэдээж зөвхөн одоо нийгмийн гадны хүчин зүйл бас байхгүй дотоод хүчин зүйлүүд байгаа, удмын асуудлууд байгаа. Удмын асуудал юу юм бэ гэхлээр одоо хүн бол хизээд туранхаа байсан. Одоо хүн сарамгчнаас үүсээд 2 сая жил болоо энэ хугацаанд бол дандаа л үлгэн зэлмэн явж ирсэн тий. Тэгэхээр аль болох хурдан олсон энерги далд хийх хадгалах тийм биохимийн зохицуулалттай. Гэтэл одоогийн нөхцөлд бол хоол унд нь илбэг байна. Тэр нөгөө хадгалах процесс нь бол хитрхи хадгалах тийшээ хандж байгаа байхгүй. Тэгээ зарим хүмүүс одоо туранхаа мөртлөө элэг өөхтэй байна гэж шүү дээ. Тэр чинь одоо бас нэг удмын л хүчин зүйлтэй хүн байж таарах гэдэг. Тэгээд одоо харамсалтайгаар орчин үеийн нөхцөл байдал хитрхи их таргалуулах хандлагатай байна. Дээрээс нь хүн өөрөө бас нэг юм таргалах хандлагатай хүмүүс байгаад байна. Тэгээд энэ хоёр нь ингээд хоршоод их сөрөг үр дагаварт хүрэж байгаа. Сөрөг үр дагавар нь юу юм бэ гэхэлэр одоо элэг солихын гол шалтгаан одоо гадаадад бол өөх болж таардаг. Тэгээд сахарын чихрийн шижин гэж өвчин байна. Архит дарсны артерийн даралт ихсэх өвчин байна. Харавдаг шигддэг асуудлууд байна. Тэгээ энэ бүгд ч л эд шуурш амьдралын хэм маягтай холбоотой. Тэгэхээр хамгийн одоо сонирхолтой асуулт нь би тохируулан хэрглэж байгаагаа яаж мэдэх вэ гэдэг асуулт байна л да. Тэгэхээр тийм хэмжээ зааж өгөх ёстой байдаг юм уу? Эсвэл эцсийн дараа болгонд өөрөө шинжилгээ өгöd байх хэрэгтэй. Харин тийм хүмүүс их асуудаг одоо яг юуг окей гэх юм бэ гэдэг. Тэгээ энэ нь одоо нэг бодлын энгийн асуулт боловч нөгөө бодлын тун хэцүү. Ягаад гэхээр хүн болгоны нөхцөл байдал, амьдралын хэв маяг, генетикийн өгөгдөл энэ төр өөр. Тэгэхээр зарим хүмүүс бол сайхан том биетэй энерги хэрэгцээ ихтэй залуучууд байна. Өндөр настай жижигхэн биетэй эмэгтэй хүн байна. Тэр болгон мэдээж өөр хэрэгцээтэй. Зүгээр юуг анзаарах уу гэхэлэр жингээл анзаарах хэрэгтэй баг. Одоо нөгөө хүмүүсийн мэддэг биеийн жингийн индекс гэдэг нэг их бүдүүн бааргийн том яваа байгаа шүү дээ. Өндрөө жиндээ хуваагаад метр квадратаар хэмжээд үзчихдэг. Одоо тэр чинь л тэгэл ер нь бол эрүүл хүнийхнийг 18-аас 25 байх хэвээр. Тэгээ 25-аас 30 хооронд илүүдэлжинтэй гэж үздэг. 30-аас дээшээ тархалттай гэж үздэг. За 30-аас доош нь байлгачвал их сайн байх гэдэг. Гэтэл харамсалтайгаар монголчууд их 30-аас дээшээ байх нь олонтой. Тэгээ ялангуяа энд бас нэг юм хэлэх ёстой. Аз хүмүүсийн стандарт гэх юм одоо энэ тооны өгөгдөл арай жоох өөр. Жижигхэн биетэй яс багтай идж ууж байгаа юм. Одоо намхан биетэй хүмүүсийн жингийн индекс 18 25 гэдэг нь бүрч бага байж мэдхээр байна. Тэгэхдээ ямар нэгэн арга байдаг байлгүй дээ. Одоо жишээ нь нэгдүгээрт би маргааш очоод илгээ шинжилүүлээд өөхлөлтийнхөө төвшинг тогтоолгоод тодорхой хугацаанд нөгөө эмчээсээ зөвлөгөө аваад дэглэм барьдагсан жуу, эд жуудаа анхаардаг санжуу тодорхой хугацааны дараа дахиж очоод шинжилгээ өгөөд нөгөөх маань буурсан хэсгээ харах ийм арга зам ер нь байж болох байлгүй яг уусаа тех ёстой юм байгаа. Эхний одоо эмчилгээ бол амьдралын хэм маяг өөрчлөх, тэ хоолоо зохицуулах, хаяг тавгаа жижигрүүлэх, өөх тосоо багасгах, хоолныхаа хоол иж байгаа цагаа богиносгох энэ төр гэх мэтчлэн. Тэгээд ч бас шийдэгддэггүй асуудлууд байдаг. Тэгэл тэр нь ингээл шинжилгээ өгөө явах ёцод илэрнэ л дээ. Тэгээд тэр үед нь одоо элэг хамгаалахын бэлтгэлүүд хэрэгжилж болж байна, тэ арга хэмжээнүүдийг авч болно. За тэгэхээр таны саяны хэлдгээр тэгээ шинжилгээ өгөөд яваад байлаа. Гэтэл үр дүн нь тийм мэдгэдэггүйц байдлаар өгөхгүй бол тэрийг одоо юунаас болж үүсэж байгаа шалтгаан энтрийг тодорхойлж хэлж өгч чаддаг эмнэлэг эмчнэр Монголд байгаа юу? Байлгүй яах вэ? Элэгний өөрчлөлт бол одоо их дэлгэрсэн одоо өмч болгон тулгарч байгаа асуудал. Тэгээд энд бол одоо эхний арга хэмжээ бол амьдралын хэм маяг. Хоёрт нь бол одоо засрахгүй байгаа тохиолдолд бол тэгэл
бэлтгэл хэрэглэхээс арга байхгүй явдалд хүрдэг. Яагаад тэгэхээр энэ олон жил үргэлжлэх юм бол элегний хавдар үүсэх учраас. Гэхдээ одоогоор бол Монголд дөнгөж энэ асуудал эхэлж байгаа учраас нэг элэг солихдоо тулцсан хавдар үүсгэсэн өөхнүүд бол одоогоор бол биднэрт тулгараагүй байна. Тийм учраас шин тутам үзэгдэл юм ба шүү дээ. Одоо дөнгөж л сүүлийн 10 жил болж байгаа. Одоо дахиад нэг 10 жилийн дараа том асуудал болж эхлэх байх л та. Тэгэхээр эмчнэр дээр ирж байгаа хүмүүс нэг одоо дутагдлан гэх юм одоо нэг сул тал нь надад нэг юм бичээд өгч би тэр чи уучи гэсэн байдлаар хурж ирдэг. Тэгээд амьдралын хэм маягаа өөрчлөө гэхлээр угаасаа одоо жин хасах бол тийм амархан асуудал биш. Тэгэхээр ийм л нэгтгэл тал биелдэ харамсалтайгаар одоо тэгээд тэр тохиолдолд нь тэгээд одоо Монголд эмчнэр бол зөвлөдөг юм нэлээд байгаа л. За тэгэхээр эм гэдэг бол яг одоо хэм болгоны шууд шийдэж болох. Тэгээд эм гэдэг утгаараа бас яхан тийм нэг serious одоо нэгдэл гэх юм уу шинж чанартай бүтээгдэхүүн болчиход байна шүү дээ. Тэгэхээр эмийн нөлөөнөөс арай бага гэх үү. Одоо бид нар хүнсний нэмэлт гэж их ярьдаг. Ийм зүйлээр тэр илгэний өглөлттэй холбоотой асуудлаа арилгах гэдэг юм уу эсвэл арилгах явцыг дэмжих гэдэг юм уу тийм боломжууд бий юу? Байлгүй яг эртээр үеэс за эртний жаашаа ер нь хуучин бидний хэрэгэлдэг байсан элэг хамгаалах юмнуудыг бол манай эмчнэр эмзүүчнэр сайн мэднэ л да. Тэгээд тэднээс нь болохоор одоо яг эм биш биологийн нэмэлт бүтээгдэхүүн гэдэг ангиллалд явдаг. Энэ нь болохоор одоо хүний биологийн процесст нөлөөлдөг. Гэхдээ тэр нь бол одоогоор тийм айхтар хүчтэй өөрчлөлт гэсэн утгаар биш учраас эрүүл мэндийн яам арай өөр ангиллалд бүртгэж хяндаг тийм бүтээгдэхүүнүүд байдаг тийм. Тэр нь одоо эрүүл хүмүүжүүлэн гэх юм уу та тийм. Тэр бүтээгдэхүүнүүд юуг дэмжиж яаж тусалдаг юм бэ? Тэгээ одоо энэ элэг хамгаалдаг юмнууд бүгдээрээ л энэ тэр задраад байгаа элегний эсийн мембраны бүрэн бүтэн байдлыг нөхөн төлжүүлдэг үйлчлэгээтэй юмнууд байна. Тэгээд ер нь элегний эсчгэлтгөө бусад бүх эсүүдийн мембран бол бүтдэг хэд хэдэн том ангиллын бодисууд байдаг. Фосфолипидууд, уургууд, протеогликанууд энтергээд мэдээж тэр болгоныг одоо хэлэх нь бич барах чадахгүй. Тэгэхээр тэр нөхцөлийг тэр агуулмжийг нөхөн сэргээдэг л тийм юмнууд байгаа л да. Тэр нөхөн сэргснээр нөгөө өглөлттэй холбоотой сөрөг үр дагаврыг багасгадаг. Тий. Шууд шинжилгээнд дээр бол өөрчлөлт гарч ирэлдэг. Одоо бидний практикт хэрэгжилж байгаа юмнууд ялангуяа өөхний гаралтай элегний гэмтэлтэй үед бол ер нь 1 сар 2 сар урахад бол ер нь шинжилгээ гайгүй засраад ирдэ шүү. Тэгэхдээ тэрийг сонгох чиргэлэхдээ зүгээр л одоо нөгөө биологийн нэмэлт бүтээгдэхүүн гитсэн учраас нь өөрөө мэдээд сонгочих болдго юм уу? Шинжилгээ өгсөний дараа эмч тэрийг зөвлөдөг юм. Яг уу жоргуу гэдэг утгаараа хүн өөрөө сонгоод авч болдог. Тэгэхээр тэр нь заавал эмчийн оролцоо хэрэггүй байж болно. Гэхдээ хүмүүс яадаг вэ гэхээр одоо шинжилгээ өгөөд үзэхлээр тэр элегний үйл ажиллагаа нь өссөн байна гэж хэлэхлээр сандраад ирдэг. Эсвэл эхот харуулхлаар элэг нь цайцсан байна гэхлээр сандраад ирдэг. Тэгээ эмчээ энийг одоо яах вэ гэж асуудаг байхгүй. Тэгээд тэрэнд нэгээд эхний ээлжинд нь ер нь бол амьдралын хэм маяг юм шүү. Тэгээд хэрвээ болохгүй бол дараагийнх нь ийм вариантууд байгаа шүү гэж ярихлаар хүмүүс ойлгоод арга хэмжээ авдаг. Зүгээр энэ донд хэрвээ янз бүрийн зовир байхгүй, илт ингээд өөрчлөлт өвчин өнтер болцоогүй байгаа бол биологийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхэд бол буруутах юм бол байхгүй л та. За тэгвэл хүн болгон эмч биш, эрүүл мэндийн боловсрал өндөр биш учраас зөв бүтээгдэхүүн сонгох хэсгээ бас мэдэхгүй ээж магадгүй. Тэр утгаараа биологийн нэмэлт бүтээгдэхүүнүүдийг сонгохдоо юуг анхаарах хэрэгтэй байна? Найрлагын хувьд үйлдвэрлэсэн газар гэх үү одоо. Тий. За хэдийгээр бид нар энэ хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэж яриад байгаа боловч олон төрлийн бодисууд бий. Тэгээд энэ бодисууд нь сайнтай, саартай, батлагдсан, нотлогдсон эсвэл ерөөсөө ямар ч нотлогоогүй энэ төргээд зөндөө олон төрлийн бүтээгдэхүүнүүд бий. Ер нь бол өөр газар эмийн гаралтай элегний гэмтэл гэсэн хүртэл ойлголтууд байдаг. Энэ юу вэ гэхээр янз бүрийн бүтээгдэхүүн болохгүй бүтээгдэхүүнүүдийг авч хэрэглээд туранч гэдэг юм уу, одоо тамир тэнхээ оронч гэдэг юм уу, тиймэрхүү байдлаар хэрэглээд илгээ гэмтэх явдал байдаг.
Тэгэхээр энэ дээр бид нар эмчнэр юу гэж хэлэх ёстой вэ гэхээр батлагдсан нотлогдсон үр дүн тодорхой тэгээд өөр газар хэрэгэлдэг жинхэнэ гэх юм да тий хэлэг төлжүүлдэг зөвхөн сэргээдэг тийм юмнуудыг хэрэглээсэ гэж одоо хүмүүстэй зөвлөх хэрэгтэй юм байна. Олон бүтээгдэхүүн байдаг гэдэг дотор одоо ургамлын гаралтай зөндөө олон юмнууд байна. Цай ханднууд байна. Ламын бөөгийн сүлжээний энэ төр олон л юмнууд бий. Энэ дундаас юу гэж хэлэх вэ гэхээр би одоо миний л хэлдэг юм. Эмийн санд байдаг юм бол гайгүй юм шүү л гэж хэлж байгаа. Зах дээрээс очиод авчдаг, хүний гадраас авчдаг юмнууд бол тун хэцүү. Тэгээ дотор нь юу байгаа ч бүү мэд. Тэгэл тун хэцүү болчоод имлэг дээр хүрээд ирдэг. Тэгээ асуухлаар иймч тураадаг цай, тиймч одоо тамир тэнхээ оруулдаг ургамлын ханд гэж яриа явдаг. Тэрний харамсалтай. Тийм байдалд хүрэхгүй тулд баталгаатай нотлоготой зөвшөөрөлтэй юм авч хэрэглэх хэрэгтэй шүү гэж. За, эмийн санд байдаг. Тий. Элийг хамгаалж бие өргөжүүлээ. Сэлмарын холын агуулсан элийг хамгаалах ливер активийг бүх эмийн сангаас болон Denk Nutrition сегментээс сахиаж хургуулan аваарай. Эмийн завраас гажнөлөө эсрэг заалтыг уншиж эмч эм зүвчээс зөвлөгөө авна уу. Дээр үед бол нөгөө цагаан ямааны сүү гэлдэг. Тэр одоо бодоход бол эрүүл ахуйн шаардлагын хувьд бас харин ямар учиртай юм бол та би одоо тэрийг бас сайн ойлгодог. Цагаан нь ямар байдгийг, хар нь ямар байдгийг. Ер нь бол одоо гүүний саам жишээлбэл илгэнд их сайн гэж хүмүүс хэрэгэлдэг штэ. Тэр чинь одоо зүгээр энгийн ухаанаар бодоод үзэхлээр бодвол тэр амьтны гаралтай сүүн дотор байдаг амин хүчил уургууд нь тэр өөх тоснууд нь бас л илгэний эсэ мембраныг бэхжүүлдэг, нөхөн төлжүүлдэг тийм үйлчлэгээтэй байх гэж би бодож байна. Тэр талаар би яг нэг сайн мэдсэн юм бол. Тэгэхээр тэрийг бас дагнад судалсан судалгааны байдаг л бах л да, мэдээж байгаа л бах. Ялангуяа одоо анагаахын сургуулийн багш нар олон жилийн өмнөөс л одоо сүү цагаан эдэний ач тусыг их олон жил судалсан байдаг. Тэгээ тэрийг уншааг нь миний дутуугийн л асуудалтай тэрнээс биш байхгүй гэсэн үг бол биш байх. За, хүнс рүүгээ хойлоод эргээд ороход монголчуудыг та түрүү хэлсэн. Ер нь бол суугаа ажил хийж байна, автобусаар, машинаар их зорчиж байна. Хөдөлгөөн огт хийхгүй байна. Тэгэхээр хоёлаа монгол хүнийг нэг юм загварт оруулаад хөдөлгөөн хийдгүү, өдөрт 3 хоол иддэг, хоолн дээрээ дэглэн барьдгүү гэдэг ийм одоо хэлбэрт оруулаад хэлэхэд ямар хоол хүнсийг хорвил гэх юм одоо багсгавал жаахан амьдралын хэм маягт нь тустай байх гэж юу? Тий. Хүний хоол тэжээл гэдэг бол тун тийм амар ид биш ээ. Нэг юм л хориол юм уу, нэг юм л нэмчих юм бол бүх юм сайхан болчихно гэсэн асуудал байхгүй. Их идрэтэй цогц асуудал. Тэгэхээр бүгдийг хэрглэж болно гэх нь хаашийн, алийг ч хэрглэж болохгүй гэх нь хаашийн, дундыг нь олоод хужрын тааруулаад, тунгийн тааруулаад хэрэглээсээ. Энэ дундаа мэдээж яг хуу согтууруулах ундааны төрлийн ямиг аль болох бага хэрэглээч. Ягаад гэвэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шин зөвлөмжөөр одоо эрүүл хэмжээний спирт гэж бол байхгүй хүний хэрэглээнд. Туслан ч гэсэн хор болчих гээд байгаамаа. Яаж хор болдгоо гэхээр спиртээр өөх тос арчдаг штэ. Тэрнтэй адилхан илгэн дотор байгаа эсийн мембраныг бас тэр спиртээр гэмтэж болдог. Тэгэхээр илгэний эс гэмтдэг нь угаасаа тийм нэг хүчин зүйлтэй. За өөхний спиртийг бол ямар ч туслан хор юм байна гэж хэлчихье. Яг нь нийгмийн талаас мэдээж өөр хүчин зүйлүүд байгаа л та тэрийг бол өрхий. Нүүрс ус төрөгчийн талаас бол нэг хэсэг чинь одоо баруун жишээлбэл нүүрс ус төрөгчийг л харчих юм бол бүх юм сайхан болчихно гэж их тэмцсэн. Гэтэл бас тийм биш. Хүний өдөр тутмын хэрэглээнд их хэрэгтэй бодис. Гурил будаа гэл хүнд бол мэдээж тэр чинь бүх чинь нүүрс ус төрөгч хэрэгтэй зүйл. Нэг хэсэг чинь баруунд бас холестеринтэй их тэмцсэн. Гэтэл тэр нь бас зүрх судасны өвчний нас баралтыг бууруулахгүй байх үр дүн гарсан. Гэх мэтлэнгээр ингээл өг тосол идэхэ болчих юм бол бүх юм сайхан болчихно. Гурил будаал идэхэ болчих юм бол сайхан болчихно гэсэн юм байхгүй. Бүх юм тааруулаад идээч. Одоо өдрийн зарж байгаа энергийн баланс нь тааруулаад хэрэглээч л гэж. За энэ дундаас нэг бас тусгай ангилал гэвэл саяны хэлдэг өндөр фруктозын агуулмжтай сироп байгаа. Энэ нь бол одоо газтай ундаа гэсэн үг. Чипс гэсэн үг тийм. Үйлдвэрийн аргаар бэлдсэн шууд ингээд задлаад аваад идэхэд бэлэн хүнснүүд гэсэн үг. Ийм аль болох баг хэрэглүүл сайн шүү гэсэн үг. Тэгсэн дорхон гэртээ өөрөө бэлдээд идэх юм бол хамаагүй эрүүл зөв юм байна. Гэхдээ тааруулаад хэрэглээ. Тааруул гэдэг үгийг их хэлэхэд амархан боловч хийхэд хэцүү зүйл.
бусад сэтгүүлч нар ч гэсэн тэр эрүүл мэндтэй холбоотой асуулт асууж байгаа хүмүүс ч гэсэн тэр дандаа асууд. Тэгээ юу идэх үү? Яаж идэх үү? Хэдийг идэх үү? Гэтэл мэдээж хүн болгоны нөхцөл байдал өөр. Тэрэндээ тааруулах хэрэгтэй. Хүн өөрийнхөө нөхцөл байдал тааруулах хэрэгтэй. Гэхдээ та бол ингэж нөгөө энэ сэдвэр мэдлэг өндөртэй хүн учраас бүгдэд зориулсан томьёо гэж байхгүй учраас та ингээд зарим хүний хувьд бол их ерөнхий хариулаад байгаа юм шиг ойлгохдох баг. Би бол тэгж бодохгүй нь. Гэхдээ маш их мэрэлттэй, үнэхээр анхаарал тавих хүсэлтэй хүн байлаа гэж бодоод би одоо ингээд өөрийнхөө биеийн онцлог тохируулсан диетийг буюу хоолны дэглэмийг ингэж тодорхой болгож аммаар байна гэвэл тийм боломж бий юу? За байлгүй яах вэ? Хүн одоо хүний өдрийн нэг калорийн хэрэгцээ нэг 2500 байлаа гэж бодъё. Тэгээд нэг хоолны калорийг боддог тийм олон томьёонууд энэ төр одоо сүүлийн үед утсан дээр апууд ч гэсэн байдаг болсон. Тэгээд зургийг авахлаар за энэ хоол чинь ерөөдөө нэг хэдэн калори байна шүү энэ төргээ хэлцдэг. Эсвэл энийг хас тэрийг нэм энэ төргээ хэлдэг юмнууд бий. Гэхдээ л одоо хүний уургийн хэрэгцээ нэг килограмм тутамдаа 1 грамм гэж бодож өдөртөө. Би 70 кг жинтэй хүн байлаа гэж бодоход өдрийн уургийн хэрэглээ нэг 70 грамм. 70 грамм гэдэг чинь одоо үндсэндээ нэг иймхэн грамм мах уу та тий. Гэтэл Монгол хүний махны хэрэглээ хэд вэ? Статистикийн тэр тоог нь би зэжээрээ санахгүй юм. Гэхдээ ерөнхийдөө хүн бол Монгол хүн бол нэг 200-300 грамм мах иддэг гэсэн тооцоо байдаг баг шүү өдөртөө. Тэгээд дээрэс нь жимс ногооны хэрэглээ монголчууд их. Тэгээд ер нь айлд очиод ингээд зүгээр идж байгаа юм харахад 3-1 нь мах, 3-1 нь гурил, 3-1 нь төмс ч юм уу нэг тиймэрхүү юм ажиглагдаад. Тэ. Тэгээ энэ бүгд чинь одоо тэр нөгөө хүнсний эслэг гэж юм алга байна, бага байна. Хүнсэнд одоо орж байгаа витаминуудынх нь одоо агуулмж нь бага байна. Ингээд яваад тахлаараа яач бодсон гэсэн Монгол хоол бас нэг тийм идеалны биш. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөр хамгийн сайхан хоолтой, хамгийн эрүүл хоолтой газрын дундад тэгс гэж байгаа. Мэдээж монголчуудад тэр боломж бол тун хомсолтой. Монголд ургадаг ногоон ямар вүлээ, зах зээлийн боломж нь ямар вүлээ. Зүгээр ер нь бид нар одоо амбулаторь сууж байгаад хүмүүстэй зөвлөгөө өгөхдөө юу гэж хэлдэг вэ гэхээр шарлуун идэж болж जैन те. Арвайн гурил идэж болж जैन. Одоо дэлгүүрүүдэд шош, вандууны төрлийн юмнууд бас байна. Энэ бүгд чинь жишээлбэл тэр хүнсний эслэгийг нэмэгдүүлж, хүнсний эслэг гэдэг зүйл чинь бол баасыг өтгөн сайхан хэлбэржүүлээд хатаахгүйхэн шиг гаргадаг зүйл байна. Өөрөөр хэлбэл айхтар шимэгдээд байхгүй, сайхан түргэн гарчих юм бол бас ядаж орж байгаа юм нэгч гэсэн гарч байгаа юм бас их байх юм бол хүн бас ирүүл хэрэгцээтэй. За тэгээд дээрэс нь одоо ногоонуудыг түүхийгээр ингээд хэрчээд идчих юм бол тэр витаминуудын агуулмж нь бас бүтнээрээ орж болох юм те. Шарлуун зүгээр арилгаад угаагаад иддэг штэ. Тийм тэр чинь жишээлбэл баялаг хүнс. Арвайн гурил байна. Арвайн гурил чинь бол нэлээд бүдүүн ширхэгтэй гурил гэсэн үг. Тэгэхээр тэр чинь бас хэрэгтэй бодисууд нь тэнд дотроо бүтнээрээ явж байгаа л гэсэн үг. Тэр нөгөө фруктоз корн сироп гэдэг нэг хоёр актер юм байгаа шүү дээ. Тэрийг бол зүгээр сахараасаа баг хортой гэж үздэг. Тэрийг та бас тохируулж хэрэглээ гэж зөвлөх үү? Бүр диетнээс хас гэж хэлэх үү? За тэр өндөр фруктозын агуулмжтай гэдэг нь бүр нэг тийм амар хортой хэмжээндээ бол их биш юм байна. Тэр фруктоз гэдэг зүйл чинь бол одоо жимсэнд байдаг зүйл. Жимсэнд байхдаа нэг 40 орчим хувьтай байна гэдэг. Тэр өндөр фруктозын агуулмжтай гэхэлэр 60 орчим ч юм уу. Бүр нэг давж дийлшгүй хэмжээний бол биш. Энэ өндөр фруктозын агуулмжтай юм юунд асуудал байна вэ гэхэлэр хямдхандаа байгаад. Тэгэхээр ихийг хэрэглээд байгаа. Тэгэхээр орж байгаа нийт эзлэх хүн их болчихлоор баланс нь эрэг гарч чаддаг байхгүй. Түүнээс одоо жимс битгий гэж байгаа юм биш. Фруктозыг битгий гэж байгаа юм биш. Фруктоз мэдээж тэгэл жимсэндээ ч байгаа, сүүндээ ч байгаа, ижир идж байгаа юм ч гэсэн ба. Тааруулж идэв. Тэгэхээр тэр болгон бүгд нийлээд жишээлбэл саяны хэлсэн хүнсүүдийн нэг дор нэг ресторан тоолны газар захиалаад идэхэд бүгдээрээ илүүдэл болох магадлал байх нь шүү дээ тий. Одоо Монгол хоол чинь цайн хүртэл бараг шүлшиг шүү дээ. Тос нь хөвөөл явж яадаг, дотор нөөх тос ийцэн л байдаг. Салаат нь л гэхэд өндөгтэй, майонезтай, хямтай гих мэтчлэнгээр ингээд Монгол хоол бол аль болох хурдан энерги авах зорилттой. Ягаад гэхээр хөдөн ширүүн газар амьдардаг их ажил хийдэг гэсэн. Гэтэл одоо тэр бол биш шүү дээ. Одоо бол
нөхцөл байдал өөрчлөгдлөө бид нар ч гэсэн өөрчлөгдөх хэрэгтэй. Бид нарын одоо сэтгэлгээний байдал төрүүлж өөрчлөгдөж хоол эрүүл мэндийн байдал дараа нь өөрчлөгдөх. Элийн хамгаалж бие өргөжүүлээ. Сэлмарын холын агуулсан элийг хамгаалах ливер активийг бүх хэмийн сангаас болон Denk Nutrition сегментээс захиалж хургуулan аваарай. Эмийн завраас гажнөлөө эсрэг заалтыг уншиж эмч эм зүгчээс зөвлөгөө авна уу. За архийг бол архи согтруулах ундаа бол ерөөсөө та бүр хэрэглэхгүй байх хэрэгтэй гэж хэлсэн шүү дээ. Гэтэл одоо хүмүүс жишээ нь виски, коньяк гэдэг нөгөө алкоголын агуулмж одоо пип бол хүмүүс бараг л хийжүүлсэн ундаагаас ялгаагүй гэж боддог. Тэгэхээр тэр нэг төрөл хамаагүй энэ дээр нэг юмыг ойлгох хэрэгтэй. Сэтгэлгээг өөрчлөх хэрэгтэй байгаа. Хуучин ч болохоор архичин хүн гэж нэг тустай нэг хүмүүс байдаг. Би бол архичин биш. Би бол тийм асуудал байхгүй гэж боддог байсан. Тэрнтэй адилхан одоо бол тарган хүмүүс гэж нэг тустай хүмүүс байдаг. Тэр нь бол өвчтөе хүмүүс. Би бол тийм асуудалтай биш гэж нэг боддог хэсэг бодол байна. Өөрчлөх хэрэгтэй. Ягаад гэвэл энэ хоёрын хооронд юм хар цагаан ялгаа байхгүй. Саарл анги шилжилтүүд байгаа. Архич гэсэн тэмтэй адилхан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тэр зөвлөж байгаа нэгч тусал спирт битгий хэрэглээ гэдэг нь одоо битгий хэрэглээ гэсэн утгаараа биш, хортой шүү гэсэн утгаараа. Тэгээд яг хөө мэдээж нөгөө 7 хоногт 4 нэгж спирт энэ төр гал нэг янз бүрийн тоонууд байгаад байдаг л та. Энэ нь юу гэж нөхлөөр 3-ыг уух юм бол окей гэсэн үг биш байхгүй. Ер нь тэрнээс ихтгэх юм бол эрүүл мэндийн асуудлууд гарч ирж болзошгүй гэсэн санаагаар хэлж байгаа. Тэгээд яг хуу энэ дээр ташрамт хэлэхэд архины үйлдвэрлэл Монгол тун сайн цэцгэлж байгаа. Үүнтэй холбоотойгоор маркетинг ч гэсэн тун сайн ажиллаж байгаа. Тэгэхээр тэднээс одоо архийг ууж гэдэг юм уу, энэ хүртэл уух юм бол окей ч гэдэг юм уу, глютенгүй ч гэдэг юм уу, юу ч гэдэг, сахаргүй ч гэдэг юм энэ гал янз бүрийн аргаар маркетинг хийх гал оролдоод байгаа юмнууд байгаа л да. Тэр нь мэдээж тэр компанийн тэр одоо ашиг зорилго нь тийм учраас тэрнээсийг одоо буруутгахад бас хэцүү. Гэхдээ цаад санаа нь бол буруу юм байна. Ягаад тэгэхээр спирт болохоор Монголын нийгэмд, ер нь хүний нийгэмд хамгийн их хор хохирол учруулдаг байдсан. Эрүүл мэндч тэр, нийгэмч тэр, одоо гэр бүлч тэр харамсалтайгаар та. Тэгээд Билл Гейтсийн сангаас явуулсан судалгаагаар Монгол улсад одоо архинаас болж алдж байгаа эрүүл амьдралын жилээр Монгол улс дэлхийд номер 1 баг. Алдж байгаа жилээр өвчнөд архитай холбоотой өвчнөд алдж байгаа жилээр. Энэ юу хэлж байна вэ гэхээр монголчууд бол архинд их одоо хохирж байна гэсэн үг. Тэгээ энийг бид нар аль болох баг байлгах хэрэгтэй байна. Энэ нь болохоор чи архи их уучин чи битгий уу гэсэн утгаараа биш, нийгмээрээ хэдүүлээ архиа баг хэрэглэе л гэсэн үг. За та өөрөө нөгөө илгэний эмч учраас бас сонирхдаг байж магадгүй энэ шалтгаантай холбоотойгоор баруунд олон улсад нөгөө алкоголгүй буюу 0 градустай согтруулах ундаанууд шинэ тренд болж байгаа. Тэрийг орлуулж хэрэглэх нь зөв. Гэтэл бас тэр бол бүр одоо алкоголгүй байдгүй гэдэг бас яриа байдаг. Тэ. Хүмүүс ягаад согтруулах ундаа хэрэглээд байна вэ гэхээр нийгмийн шаардлага бас нэг байгаад байгаа байхгүй. Тэгээд одоо олуулаа ингээд суухад нэг нь усуугаад байх нь хаашаа чи энэ гэдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаас болоод хүмүүс спирттэй бүтээгдэхүүн хэрэглэчихэд байдаг. Тэр алкоголгүй пив энэ гэдэг нь болохоор бас нэг тэр талаас арай жоохон тийм сөрөг байдал үүсгэж сэргийлсэн гэх юм да. Тийм байдалд нөхцөл одоо сонголт гаргаж өгч байгаа гэх юм да хүнд те. Зөвхөн спирттэй бүтээгдэхүүн хэрэглэхгүй би зүгээр та нартай адилхан ууж байгаа юм шиг харагдъя. Гэхдээ тэр нь спиртгүй байж болно л гэсэн. Тэр нь болохоор мэдээж зүгээр жирийн пивийг эсгчээд спиртийг ууршуулчихж байгаа бүтээгдэхүүн. Тэгэхээр одоо юу гэдгийг цэвэр 100% 0 спиртгүй гэсэн үг биш. Одоо 1.05 ч юм уу 0.3 ч юм байгаа байж магадгүй юм л да. Гэхдээ тэр нь 5, 10, 20 градусын спирттэй бүтээгдэхүүнээс хамаагүй л тэр гэсэн үг. Тэгэхээр одоо нэг ёсондоо Монгол улсад спиртийн хэрэглээг бууруулах гэх юм бол спиртгүй хэрэглээг альтернативыг дэмжих хэрэгтэй. Зөв. Илэгний өөхлөлтийн асуудал эрхтэн үн дээр л холбож яриад байгаа шиг байдаг. Энэ магадгүй бас л нөгөө согтруулах ундааны хэрэглээ нарай илүү байдагтай холбоотой ч юм уу. Тэр бас л яг таны хэлдгээр нөгөө өмнөх нийгмийн үеийн хөвшмөл ойлголт бат оршоод ах шиг байна л да. Энд хүүсийн ялгаа ер нь байхгүй үз? Хүүсийн ялгаа байгаа. Яагаад гэхээр эмэгтэй хүний дааврууд болоо өөх тосны хамгаалалт болдог. Зүрх судасны өвчний хамгаалалт болдог. Тэгэхээр одоо
эмэгтэй хүний өөхн давхраг арьсан доороо. Эрэгтэй хүний өөхн давхраг хөвлийн дотроо. Тэгээд хөвлийн дотроо байдаг өөхн хамаагүй хортой өөх болж тараад байгаа. Аюултай өөх болж тараад байгаа. Зүрх судасны өвчний талаас ч тэр илгэний өөхний талаас ч тэр. Энд болохоор биологийн ялгаа гарч ирж байгаа. Дээрээс нь тэгээд Монгол хүний иддэг уудаг тэгээд нийгмийн хэвшмэл үзэл бодлууд энэ төргээд зөндөө олон зүйлээс болоод Монгол эрэгтэй хүн дунджаар бараг 10 жил дутуу насалж байгаа тийм. Энэ нь одоо юуг илэрхийлж байна вэ гэхээр Монгол эрэгтэй хүн бол эмэгтэй хүнтэйгээ харьцуулахад бол их одоо том дутагдaltaй амьдарч байна гэсэн үг. Тэр дутагдал нь одоо нийгмийн дутагдал, эрүүл мэндийн дутагдал, түүх соёл, эдийн засгийн дутагдал. Өөр ийм том ялгаатай байдаг насжилтын ялгаатай байдаг нийгэм гэвэл одоо Америкийн харууд шаруудын хоорондын ялгаа, Европын шарууд цыгаануудын хоорондын ялгаа, Америкийн уугуул иргэд Америкийн одоо сүүлд суугуул ирсэн иргэдийн ялгаа энэ төртэй хооронд дандаа нэг 8-9 жилийн ялгаанууд нь тэр нийгмүүдийн хооронд байна. Монголд эрэгтэй эмэгтэй хүний хооронд тийм их дундаж наслалтын ялгаа байна гэдэг нь бас л нэг тийм одоо нийгмийн хэвшмэл одоо өгөршсөн тийм үзлэс болоод үүсэж байгаа асуудал гэсэн үг. Тэгээд энэ дунд нь тэр тархалт, хоол ундны байдал, архи дарсны хэрэглээ бүгд орно. Илгэний өгөгдлийг та сүүлийн 10 жилийн хугацаанд одоо гарч ирж байгаа бас шин тутам ойлголт гэсэн. Гэхдээ бусад улс оронд энэ зүйлс өмнө нь бий болоод тэгээд даван туулсан кейс байдгүй л. За одоо тархалттай бүхэл газар тэмцэлцэж байгаа. Яг уу тэднийх арай эрт ихэлсэн байж магадгүй. Оргилдоо одоо хүрсэн байгаа. Баруунд элэг шилжүүлэн суулгахын гол шалтгаан элэгний өөх гэж ярьсан. Тэнд бол архи биш, вирус биш, өөх. Тэгэхээр тэнд одоо анх эхлээд архи байсан, вирус байсан. Тэднээс хагаад давтсан. Одоо үлдсэн нь болохоор өөх болж таардаг байхгүй. Тэгээд ер нь хүний биеийн хүний эрүүл мэнд чинь боловсралтайгаа холбоотой. Боловсрал нь орлоготойгоо холбоотой. Тэгэхээр эхлээд нэг жоохон орлоготой болохоор их идэж уугаад нэг жоохон илүү чинь нэмдэг явдал бий. Гэхдээ улам боловсрал нь нэмэгдэхлээр орлого нь сайжраад тэгээд илүү эрүүл хооллоод боловсрал нь сайжрах одоо эрүүл мэндийн мэдлэг нь сайжрахлаар эрүүл мэндэд анхаарал турдаг, илүү хоолнд анхаардаг зүй тогтол ажиглагдаад байгаа. Жохон ширүүн хөдөлгөг маягаар хилж байж болох юм. Гэхдээ одоо 9 сарын 1 боллоо гэж бодъё. Тэгээ хотын төвийн сургуулиудын хүүхдүүдийг дагуулж ирж байгаа ээж аав нарыг харах юм бол ээж нар нь бол илүү биендээ анхаардаг болсон, илүү жин энэ төр байхгүй нөхдүүд ажиглагдана. Орон нутгийн хүүхдүүдийн ээж аав нарыг харах юм бол арай жоохон өөр дүр зураг харагдана. Тэ? Арай жоохон ширүүн бүдүүлэг маягаар хэлж магадгүй зүгээр ер нь ингээд орлогын сайжрах тусам боловсрол нь сайжрах тусам эрүүл мэндэд анхаарах явдал нь сайжирнаа л гэж хэлж байна. Би нөгөө кейс гэдэг нь жишээ нь архи болон төрөний нөгөө зохисгүй хооллолтой холбоотойгоор илэгний таргалтаа эмчилсэн гэдэг юм уу? Тэр асуудал нь одоо үхлийн шалтгаан болох магадлал нь буурсан ч гэдэг юм уу тийм кейс байгаа юу л гэж байгаа. Тэгэхээр биднэрт 10 жилд одоо шин тутам учраас биднийг ер нь ямар ирээдүй хүлээж байгаа юм болоо гэдэг. Энийг бол одоогоор яг ингээд майныг уучих юм бол ингээд бүх юм сайхан болчихно гэсэн тийм бол алга байгаад байна. Өөхтэй холбоотой хатуурал үүсэж байгаа. Тэрнтэй үүссэн хатууралд нь бараг хамгийн их судалгаа шинжилгээнд мөнгө зарж байгаа нэг салбар болчиход байгаа шүү. Тэгэхээр одоо хатуурсан илгийг зөвлөрүүлэх, илгэний өөхчлөлтийг бууруулах энэ төр гэдэг юмнууд бол их сонирхол татаад байгаа. Эмийн компаниудын зүгээс сонирхол татж байгаа. Тийм бүтээгдэхүүний төрөл баг. Тэгээд одоо та бүхэн мэдэх бах хоолны дуршлыг дарангуулдаг үйлдэлтэй юм. Одоохондоо бол 7 хоног болгоно арьсан доороо тарьдаг хэлбэрээр байгаа. Уудаг хэлбэр нь удахгүй гарч ирэх байх. Монголд одоо эхнээсээ орж ирж байгаа сурагдуулж байна. Бүртгэлтэй аль биесээр орж ирж байгаа нь би одоо сайн мэдэхгүй байгаа. Хүмүүс өөртөө зөөж оруулж ирээд хэрглэж байгаа явдлууд байгаа. Хүмүүс огцом турж байгаа гэх юм уу те. Гэхдээ зөвхөн хэрглэж байгаа хугацаанд л турж байгаа. Нэг хэрэглэхэ болчихлоор буцаад гараад ирж байгаа. Тэгэхээр нөгөө цаана байгаа хүчин зүйлүүд нь адилхан байхгүй юу? Удмын хүчин зүйл дээр нийгмийн хүчин зүйлүүд. Удмын тухай гэж нэг ярьснаас энэ илэгний хатуурал, илэгний өглөлт гэдэг зүйл удамшдаггүй. Үгүй. Удамшихгүй. Илэг гэдэг илэгний өвчнүүд ихэнхдээ яг удамшдаг ганц нэг өвчнүүд бий л дээ, тэр нь тун ховор. Манай одоо өдөр тутмын явцад бол дандаа л эдсэн ус, амьдралын хэм маяг, дээрээс нь вирус тэгээд арх.
Илгийг тэгвэл хэд наснаас хамгаалах хэрэгтэй? Илгийг биш та одоо яг тэрнээс хамгаалахгүй гэсэн юм байхгүй. Эрүүл мэндийн их чухал эрхтэн учраас байнга л анзаарч явах хэрэгтэй. Ялангуяа Монгол шиг юм газар бол хүн болгон вирусын шинжилгээ өгч явах хэрэгтэй. Тэгээд вирус байгаа бол тоолуулаад вирус нь байна гэж тоологдох юм бол эм таныг нуух хэрэгтэй. Ягаад тэгэхээр одоо эм тан нь бол байна. Монгол улс засгийн газар төрн эмчилгээнүүдийн дааж байна. Зөвхөн хурж ирээ шинжилгээгээ өгөөч л гэж байгаа байхгүй. Гэтэл одоо болтол шинжилгээгээ өгөхгүй хүмүүс мерсээр тааралддаг харамсалтайгаар тэгээд дараа нь асуудалтай болоод ороод ирдэг. Тийм учраас Монгол хүн бол байнга л илгийнхаа шинжилгээ өгөж харж хамгаалж хайрлаж явах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл ер нь хүүхдэд төрснөөс ахуулаад хамгаалж хайрлаж эхлэх нь шүү. Тэр тусмаа. Хүүхдэд төрөхдөө нөгөө вакцины хийдэг штэ. Б вирусын вакцин 12 цагийн дотор хийх ёстой. Хийлгэх ёстой. Хэрвээ ээж нь Б вирустай бол нэмэлт нэг вакцин хийдэг тэрийгээ бас хийлгэх ёстой. Ингээл эхэлж байгаа байхгүй. Элийг хамгаалж бие өргөжүүлээ. Сэлмарын холын агуулсан элийг хамгаалах ливер активийг бүх хэмийн сангаас болон Denk Nutrition сегментээс сахиалж хургуулan аваарай. Эмийн завраас гажнөлөө эсрэг заалтыг уншиж эмч эм зүчээс зөвлөгөө авна. Яг та нөгөө хариуцлагатай ажил хашдаг учраас зарим нэг ургамал гэх юм уу найрлагын нэр томьёог хэлэхгүй байж болохыг бол би зөвшөөрч байгаа. Гэхдээ одоо тэр нөгөө хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдийг сонгохдоо та нэг тим юмны орцтой байвал зүгээр шүү гэж хэлж болохоор юм би юу? Тий. Яг одоо ангаах хонд хэрэглэгдэж байгаа судалгаанд энэ төр хамрагдсан. Тэгээд үйлчлэгэнд баталгаатай нотлоготой хид хідэн бодисууд бий. Одоо тэр нь хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэлбэрээр Монгол улсад ч гэсэн байгаа тийм бүтээгдэхүүнүүд бий. Энэ донд одоо эсийн мембраныг нөхөн төлжүүлдэг, бэхжүүлдэг тэр фосфолипидтэй, холинтай тэгээд зөвхөн холестерин биш. Тэр уургийн эсийн мембраныг бэхжүүлдэг тийм бүтээгдэхүүнүүд бол бий. Тийм ургамлын гаралтайч бий, химийн гаралтайч бий. Та сая дахиад хэлж холин гэсэн үү? Тий, одоо фосфатидил холин. Одоо хэрвээ та нараа 10 жилийнхаа биологийн хичээлээ санах юм бол эсийн мембран гэхлээр нэг 2 давхар бүтэц байгаа шүү дээ. Тэр 2 давхар бүтэц чинь үндсэндээ фосфолипидууд байхгүй. Тэгээд тэр фосфолипидууд нь одоо ямар язгууртай холбоотой байна гэдгээс хамаарат дотор 2-3 төрөл бий. Тэгээд тэр 2-3 төрөл дотроос хамгийн элбэг байдаг нь болохоор фосфатидил холин гэдэг бодис бий. Тэр нь бол одоо эсийн мембраны бараг 80-90%-ийг одоо өгж байгаа. Тэгээд эсийн мембранаа нөхөн төлжүүлэх гэж бол мэдээж тэрийг л нөхөн төлжүүлэх хэрэгтэй болно. Тэгэхээр одоо эмийн санд байдаг тийм фосфатидил холины агуулмжтай бодисууд бол бүтээгдэхүүнүүд бол илгэний хэсгийг нөхөн төлжүүлнэ л гэсэн үг. За би бас хэдэрхий хувилдааны онолд итгэсэн хүн шиг асууж иж магадгүй юм. Хэдийгээр эмийн санд зарагдж байгаа ч гэсэн их усрын хувьд, түүхийн эдийн чанарын хувьд, им үйлдвэрлэсэн туршлагын хувьд бас харьцуулахад жоохон чанар муутай гэгддэг им эсвэл чанартай гэгддэг улс орн гэж байдгүй. За би тэрэн дээр өстой жинхэнэ хэлж мэдэхгүй юм байна. Ер нь бол эмийн ихэнх түүхийн эдийг бол хийдэг газар дэлхийд дээр нэг улс бий. Ихэнх амар хамгийн их олон имийг хийдэг өөр нэг улс бий. Түүхийн эдийн нэг газар хийдэг бий. Эцсийн бүтээгдэхүүнийг хийдэг нэг газар. Тэгээд одоо тэрнээр энэ сайн тэр нь муу гэж хэлэх нь хаашаа би одоо хүсрэлтэй болохоор тийм ээ. Үгүй яг одоо би одоо тэрийг өөрөө мэдэхгүй учраас тэрэн дээр энэ сайн тэр нь муу гэж хэлэх нь бол зүйд мэдсэхгүй л да. Нөгөө согтууруулах хундаад найраг орох уу? Орлого байх аа. Ер нь биологийн бүтээгдэхүүнд байдаг чихрийг эсэлтүүлээд спирт болгох урвал нь бол тун хялбар урвал. Тэрийг түмэн төрлийн бактери хийдэг. Түмэн төрлийн хөрөнгө байдаг. Тэгээд хүн төрөлхтөн анх үүссэн цагаас ахуулаад энэ чихрийг энэ спирт болгож ирсэн. Тэгээд пив, тараг, айраг энэ бүгд чинь л одоо нүүрс ус төрөгч, сүүнд байдаг нүүрс ус төрөгч нь спирт болж байгаа шин. Тэгэхээр айраг бол нэг 5% байд 5 ч биш юм а 2.5 гэдэг билүүтэй санагдаж байна. Спиртийн агуулмжтай. Тэгэхээр яг хууль зүйн талаас согтууруулах хундаа биш байж магадгүй.
Гэхдээ эрүүл мэндийн талаасаа бол яхаарахгүй спирт агуулмжтай. Яг ариг уудсан байхад жолооны ирэх хасж байгаа юм чинь бараг л хууль ёсны. За хууль ёсны талаасаа ч гэсэн бас тийм байж болно. Яг бол самбаачлах хугацаанд нөлөөлж л байгаа. Тэ. Зүгээр нэг юмыг ойлгох хэрэгтэй. Энэ юу вэ гэхээр тэр олон мянган жилийн өмнө, олон зуун жилийн өмнө хэрэглэдэг байсан спиртэн бүтээгдэхүүнүүд бол том бага спирттэй агуулмжтай байсан. Одоо тэр Египт тэр 2 голын дунд тэр анх үүссэн хүний нийгэмд эсэгдэг байсан people 1-2 градусын л спирттэй агуулмж. Одоо манай айраг шиг л байсан гэсэн үг юм уу да. Тэгээд тэрийг бол байн гуугаад идэг байсан юм бол бас байхгүй. Зөвхөн ургацаа хураачаад баяр ёслол үед ч юм уу энэ төр гэх маягаар хэрэгэлдэг байсан юм шиг байгаа. Тэгэхээр хүн бол тэр үед бол нэг спиртийн өндөр ачаалттай бол байгаагүй. Нөгөө талаас хүний гидсэн дотор байдаг нянгууд бас өөртөө спирт ялгаруулдаг. Тэр нь одоо янз бүрийн судалгаагаар хүн өдөрт унджаар 3 грамм орчим спирт гидснийхээ ханаар шимэгдүүлж авдаг нэг тийм тоо баримт би харж ирсэн. Тэгэхээр хүнд тэр спиртийг задалдаг бодис байгаа ч гэсэн бас түүнтэй холбоотой. Нөгөө талаас тэр спирт гэдэг бодис маань өөрөө их тижээлэг илчлэг бодис. Өөх тосны дараа орохоор их өндөр калори агуулмжтай. Тэгэхээр нэг жоохон хэрэглэхэд бол хүнд өтөнч энергитэй тэгээд амархан жолтчдаг тийм л бодис байсан байгаа юм л да. Гэтэл одоо бид нар яаж яана вэ гэхээр хэмжээ дамжаагүй хэрэглэж байна л ба. За би тантай ярилцсны үр дүнд ер нь юуг ойлгосон бэ гэхлээр юуны төрөнд шинжилгээ өгөх хэрэгтэй юм байна. Шинжилгээгээ өгчөөд эмчийн зөвлөсний дагуу хоол болон хүнс сотруулах ундааны хэрэглээг хянаж зохицуулж багасгах ийм шаардлагатай юм байна. Тэрийг тодорхой хугацааны дараа дахиад шинжилгээ өгч үзүүлэх хэрэгтэй юм байна. Нөгөө хар ухаанаар хэлэхэд бие чагнана гэж ярьдаг шүү дээ. Хүн нөгөө өөрийнхөө бие онцлогийг өөрөө л анзаарч байгаа учраас өөрийнх нь идэж хэрглэж байгаа шин зүйлс эсвэл тэр багасгаж байгаа порц тун хэрхэн нөлөөлж байгааг бас анзаараад явах хэрэгтэй юм байна. Шинжилгээгээ тогтмол өгч явах хэрэгтэй юм байна гэж ойлголцоо. Тий, одоо Монгол улсад нэг жилд нэг ойролцоогоор 17-8 мянган нас баралт бүртгэгддэг. Энэ дундаас нэг 5 орчим мянган нь бол илэгний шалтгаантай нас баралтууд байгаа. Тэгээд ерөнхийдөө энэ гудамжинд явж байгаа хүмүүс насанд хүрэгчтэйг ингээд аваад үзэх юм бол нэг 10 орчим хувь нь Б вирустай, өшөө нэг 10 орчим хувь нь С вирустай хүмүүс байгаа. Тэгэхээр үндсэндээ бол 20 орчим хувь нь 5 хүн тутмын нэг нь илэгний асуудалтай байгаа байхгүй юу? Зөвхөн вирусын асуудалтай. Тэгээд өөгчлөлт ямар вүлээ? За тэгээд удамшлын өвчнүүд энэ төр байна. Ингээд бодоод үзэхлээр Монгол улсад бол илэгний өвчин бол том проблем. Том проблем гэдэг нь болохоор дэлхийд номер 1 байгаа илэгний хавдрын нас баралтаар. Номер 1-ээрээ зогсохгүй, номер 2-оос бүр 5 дахин их өндөр байна. Тэгэхээр Монгол улс бол бүр энэ илэгний өвчнөд бол их нэрвэгдэж байгаа асуудал учраас хүн болгон алаа тасаатаа үзүүлээч, хүн болгон БЦ вирусаа үзүүлээч, хүн болгон илүү жингээ хянаасаа гэж хүсэж. Тэгэхээр сая хэлсэн нөгөө цусаар шинжилгээ өгөх хэрэгтэй байх нь тийм ээ. Саяны хэлсэн 4 үзүүлэлтийг өгөх нь нэмээд илэгний эрүүл мэндтэй холбоотой анхаарал зохих өөр үзүүлэлтүүд бий. За вирусын шинжилгээнүүд бол дотроо олон янз бий л дээ. Тэгээд тэр болгоныг л өгөх ёстой. Зөвхөн бүдүүн баг арахад бол Б вирусын шинжилгээ, С вирусын шинжилгээ өгсөн байхад бол хангалттай. Илэгний үйл ажиллагааг шалгах гэх юм бол алаат гэж шинжилгээнүүд байна, билирубин гэж шинжилгээ байна, шүллофосфатаз гэж шинжилгээ байна, ГГТ нэг олон юм билээ тэрийг бол эмч шийдсэн дээр баг. Тэгэхээр эмчид эхлээ заавал үзүүлэх хэрэгтэй. Тийм. Би яг хуу зүгээр явж байгаад эмнэлэг орох хүмүүс бас дургу байж магадгүй. Ер нь амбулаторт сууж байхад хүмүүс ингээд заримдаа зүгээр байж байгаад би шинжилгээ өгөх гэсэн юмгаа ороод ирдэг. Тэр нь бол зөв, сайн. Би тэрэнд нэг баярлалаа гэж хэлдэг. Ягаад гэвэл ингэж эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй. Ягаад гэвэл хүн болгон завгүй явсараа гал нэг мэдэд асуудалтай болцсныхаа дараа ирдэг байхгүй. Тэрнийхээ өмнө жоохон цаг гаргаад шинжилгээ өгөөсэй л гэж бодож. Одоо ялангуяа Монголд Улаанбаатарт бол жишээлбэл хувийн лабораторид хаач дуртай юм очиод өгч болж байгаа. Заавал эмчийн шинжилгээ бичих гэхгүйгээр. Тэ зүгээр нэг яваад очиод өгчөөч. БТЮ, ЦТЮ гэдгийг мэдчихээч. Ягаад тэгэхээр нэг 5 хүн тутмын нэг нь вирусын халдвар авсан байх магадaltaй байгаад байна. Тэ. Дараагийнх нь нэг хэсэг бүлэг хүмүүс ягаад амбулаторт орж ирдэг вэ гэхээр гэр бүлд нь асуудал үүссэн болохоор гинт цочроо аваад орж ирдэг.
манай хүүхэд өвгцэн, манай ээж өвчлцэн, манай нөхөр асуудалтай болсон. Тийм учраас би өгч яана, явж яана гэдэг. Тэгээ сандарцсан, айцсан тиймэрхүү байдал. Тэгээд тэрнээсээ болоод ингээд нэг жоохон түгшцэн, ууралцсан, нэрвтцэн тиймэрхүү асуудлууд орж ирдэг. Тэгэхээр тийм байдалтай ч байсан гэсэн бас шийдлээ өгöd. Тийм байдалд хүрэхгүйгээр шинжилгээг бол бүрэлсэн. За бидний урилгыг үлээ авч хүрэлцэн ирж мэдээлэл өгсөн танд маш их баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. Баярлалаа. Ярих боломж олгосод.